Итали залуус илүү сэтэнүүр илэн далангүй байдаггүй. Зүгээр таарах уу гэж асуусан хүнтэй одоо өөрийгөө бэлдээд өөрийнхөө цаг хугацаанаас гаргаад тэр хүнтэй болцоонд явах юм уу? Одоо би бинийгаа амч гэсэн нэг тэгж амьдралд нь оролцоод байдаггүй юм шиг надад санагдсан. Тэгээ тэрнээсээ болоод хартай. За сайн уу? Йоо би энэ бичлэгийг хэдэн ч удаа эхлэв. Хэдэн ч бичлэг устгав. За эхлэе хэдүүлээ. Би түрүү айгуу гоё болзоонд явах гэж байгаа юм шиг. Гоё цам цөмсөөд гоё гэрэлтээд гоё сонжсэн байхгүй юу? 40 минутны бичлэг хийнгүүтээ тэрийгээ харч надад ерөөс таалагдахгүй би буцаад устгаад дахиад зүгээр л ингээ гэрээгээ хувцсыг өмсөж байгаад ингээ зүгээр л нэг юм халуун ус уунгаа ингээ та нартай ингээ охтын яриа хийж байгаа юм шиг ингээ сайхан ярьчээ гэж бодож байна. Их эрэгтэй хүн энийг үзэхгүй бах тий. Охтын яриа гэдэг. Эрэгтэй үзэж байгаа л сайн уу? За би өнөөдөр болохоор Итали залуучуудын талаар ярина. За өөрөө эхлээд танилцуулж намайг Биндрия гэдэг бэ гэж дууддаг. Японд 6 жил амьдарч байгаа. Италид одоо ирсэн ийм охин байна. За Итали залуучуудын талаар ярина. Яагаад ярих гэж байгаа вэ гэвэл надад нэлээд Итали залуучууд ямар байдаг вэ? Итали залуучуудын тухай яриараа гэсэн иймэрхүү асуултууд ирсэн. Тэгээд бас манай охтуудад сонирхолтой байх юм болов уу гэд би хийж байгаа. Яагаад вэ гэвэл Итали, Франц залуучуудыг ер нь дэлхийд даяараа л айгүй гоё залуучууд гэж боддог шүү дээ, тий. Одоо жишээ нь TikTok дээр нэг иймэрхүү бичлэгүүд айгүй их явдаг шүү дээ. Италийн цэрэг, тогооч зүгээр алхаж байгаа хүн хүртэл ямар царайлаг юм бэ? Царай муутай хүн нэг ч алга малга гэл тиймэрхүү рилүүд та нар үзчихсэн байж магадгүй. Үнэхээр л одоо тийм сайхан залуучууд байдаг юм уу? Үнэхээр тийм одоо кино уран зохиолтой гардаг шиг юм романтик, эмэгтэй хүнтэй үнэхээр гоё хайрцдаг тийм залуучууд үнэхээр байдаг юм уу гэдгийг зүгээр та нарт л хүнтэй үргэлж байгаа. Би одоо өөрөө Итали хүнтэй үргэлж байгаа хүний үүднээс хэлэхэд ер нь ямар хөө байдаг юм байна гэдгээ зүгээр та нарт хэлэх гэсэн. За тэгээ эхлэхээс өмнө болохоор мэдээж том хот, жижиг хотын залуучууд бол өөрөөр Улаанбаатарын залуучууд, Хөдөө орон нутгийн залуучууд нэг өөр байдагтай адилхан яг тийм өөр мэдээж залуучууд бас байгаа. Одоо энэ ч гэсэн Ром, Милан энэ төр болоод ирэхээр гой залуучууд байж магадгүй. Арай жижиг хот болоод ирэнгүүтээ арай тийм энгийн залуучууд болоод ирж магадгүй. Тэгэхээр би бүгдийг яг Итали залуучууд ийм тийм гэж бол ерөнхийдөө бол хэлж чадахгүй шүү дээ. Тэгээд би өөрөө ч гэсэн ер нь туршлага бага. Яг нь Итали найз залуутай ч гэсэн өөрөө нэг Итали залуучуудтай нэг харьцаж үзэж байгаагүй. Итали найз залуугийнхаа найзуудынх нь ярианаас сонсоод ч юм уу ер нь найзуудыг нь хараад тэднээс жоохон дүгнэлт бол гаргаж чад гадаад найз охтуудынхаа ярьдаг Итали залуучуудын талаар ярьдаг яриануудыг та нартай энэ чинь ингээд хуваалцаж чаднаа гэсэн үг. Тэрнээс биш яг ингээд би өөрөө бүх Итали залуучуудтай болцоонд энэ төр явж үзээгүй болохоор би бас тийм амар сайн хэлж мэдэхгүй. Би өөрөө ирээд одоо 6 сар болж байгаа шүү дээ. Монголчуудын талаар ч гэсэн сайн хэлж мэдэхгүй. Монгол залуучуудтай одоо тэгтлээ их дээд мэтэнд бол явж үзээгүй. Миний анхны хайр маань уусаа Монгол хүн байсан. Тэрнээс бусдаар бол би Монгол залуучуудыг бол сайн мэдэхгүй болохоор ингээ харьцуулж ярих дээр бас жоохон алдаа дутагдaltaй юм бол ярьж магадгүй шүү. Та нар тэгээд доор гоё сэтгэлдээ үлдээгээрээ хэдүүлээ гоё бас залуу ярил л да тий. Залуу бид нар өөрсдөө залуухан байхад залуу ярих чинь айгүй гоё шүү. Октод тэрэ нийлж алхаа энэ тэр залуу тэгсэн энэ залуу ингэсэн тэр залуу ингэсэн гэл тэр залуу над руу тэгж битсэн энэ төр гэж ярьчин гоё байдаг шүү. Октодоо тий. Тийм болохоор та нар гоё ингээд найзтайгаа байгаа юм шиг доор комент хэсэгт гоё яриараа заяа. За би болохоор энэ хит хитэн надад сэдвүүд гэх юм уу? Жижигэн юм дэд сэдвүүд байна. За тэр нь болохоор ер нь болцооны эхлэл болцоонд ер нь хэрхэн урдын Итали залуучууд тэгээ сэтгэл хөдлөлөө ер нь яаж илэрхийлэх Итали залуучуудын гэр бүлийн оролцоо ер нь ямар хөө байдیں, хүлээлт нь ямар хөө байдیں. За тэгээ болцоо харилцааны хэм маяг хурд нь ер нь ямар хөө байдیں, хартай юм уу, харгүй юм уу, гэрлэлтэн дээр яаж ханддیں. Миний өөрийн хувийн туршлага гэдэг иймэрхүү юмнуудын талаар би өнөөдөр та нартай хуваалцъя гэж бодож байна. За яг энд миний лаптоп байгаа учраас би лаптоп руугаа айгүйх харж ярьж магадгүй. Тийм болохоор айлгаарай. За хэдүүлээ тэгвэл сайхан яриад явъя. За анхны харилцаа ер нь болцооны анхны шат одоо Итали хүмүүс яаж болцоонд дурддаг юм бэ? Яг намайг Монголд хахад нэг залуу намайг хоёлаа таарах уу гэж асууж байсан байхгүй юу? Тэр нь надаа жоохон сонин санагдаж байсан. Таарах уу гэж юу гэсэн юм те би тэгээд зүгээр таарах уу гэж асуусан хүнтэй одоо өөрийгөө бэлдээд өөрийнхөө цаг хугацаанаас гаргаад тэр хүнтэй болцоонд явах юм уу? Надад тэр нь айгүй юм намайг үл хүндэтгсэн надад тийм сонин мэдрэмжрүүлжсэн байхгүй юу? Италичууд болохоор ерөнхийдөө харахад Италичууд айгүй өөртөө айгүй кофе уудаг хүмүүс шүү дээ. Тийм болохоор өглөө хамт хоёлаа кофе
одоо уух гэж явах уу, кофе уух уу, хамт кофе уух уу энэ төр гээд те. Эсвэл нөө Италид чинь айгүй гоё гоё юм үзэхээр газрууд ихтэй. Тийм болохоор хоёулаа тийшээ хамт явах уу, ийшээ хамт явах уу гэд бас байгалийн гоё сайхныг мэдрэх гэж бас айгүйх явдаг юм шиг санагддаг. Тэгээ юу нэг Итали хүмүүс айгүй тийм боловсон эмэгтэй хүнийг болцоонд урьдаг байх. Асуулт болохоор Итали залуус илүү сэтгнүр илэн далангүй байдаггүй гинэ. За би бол тийм гэж хэлнэ. Итали залуучууд яалтчгүй Монгол залуучуудтай харьцуулахад маш их сэтгнүрийн хувьд сэтгнүр эмэгтэй хүнтэй яаж харьцахаа мэддэг, юу гэж хэлэхээ мэддэг, яаж сэтгнэхээ мэддэг. Илэн далангүй байдаг нь ч гэсэн ерөнхийдөө бол үнэн гэж бодож байна. Өөрийнхөө юу бодож мэдэрч байгааг шууд хэлчихдэг. Энэ харилцаанаас юу хүсэж байгааг хэлчихдэг байх. Тийм Монгол залуучууд болохоор илүү дараахан үйл хөдлөлөөрөө хайраа илэрхийлэх гээд байдаг байж магадгүй те. Итали залуучууд болохоор ялчгүй айгүй гой гой өгнүүд чихэн дээр цэцэг ургуулна гэж ярьдаг штеп. Үнэхээр л чихэн дээр бүр үнэхэрийн цэцэг бол ургуулж чаддаг. Заяа. Манай Монгол охтууд тэгж сураагүй юм бол эсвэл би тийм юм болов надад ингээд гоё үг хэлээд ахаар би ингээд худлаа гэж бодоод байдаг. За тэг ямар хэрэг тарьсан бол да яац юм бол да бас гинэд юу болов гэж надад бодогдоод байдаг. За тэр нь магадгүй нөгөө соёлын ялгаа гарч ирж байгаа байж магадгүй. Би тийм үү ингээл чи хамгийн хөрхнөн мөрхнөн ингээл чи хоол миний амьдрал гэж хэлэхэд надад энэ жоохон юм худлаа санагдаад байдаг. Та нар яадаг вэ охтуудаа бас худлаа санагддаггүй тийм залуучууд та нар юм хэлэнгүүт Итали залуучууд бол ерөнхийдөө бол тийм. За Итали хүмүүс ер нь биентэйгаа ер нь бусад биентэйгаа яаж танилцдаг вэ гэвэл яалтчгүй болзооны апп бол айгүйх ашигладаг. Найз нөхдийн хүрээлэл болон янз бүрийн арга хэмжээнд дээр бас айгүйх танилцдаг. Ер нь л Монгол Италигүй юу адилхан бах уу миний бодлоор бас нэг Instagram руу айгүйх бас бичдэг юм шиг байна лээ. Хотуудын Instagram руу бичиж байгаа тэгээд үргэлжсэн энэ тохиолдол би сонсож байсан. Ер нь бол чихэн дээр ч юм бол цэцэг бол амар ургуулнаа. Үнэхээр ургуулж чадна. Энэ дээр бол миний бодлоор Франц, Итали, Испани залуучууд бол мэргэжлийн гэж бодож байна. Тэгээд бас яаж халамжлахаа бас айгүй сайн мэддэг. Одоо манай монголчуудыг жоохон төмөс гэдэг штеп. Италид бол хүмүүс залуучууд айгүй ховор ах гэж би бодож байна. Одоо жишээ нь машины хаалга онгойлгож өгөх, юмыг нь барьж өгөх те. Дарж ивэл хувцаа өгөх гэдэг юм джентльмен зан айгүйх гаргадаг. Тэгээ Итали залуучууд айгүй гоё бас бие авч явдаг юм шиг санагддаг. Хаана яаж юу хэлэхээ мэддэг. Юу тийм бие айгүй гоё авч явдаг боловсон залуучууд их байдаг юм шиг бол Монгол залуус үгнээс илүү үйл хөдлөлөөр бол хайраа илэрхийлдэг гэж би бол бодож байна. За хайртай хүнийхээ талаар олон нийтэд ил тод ярих нь хоёр орны аль нь илүү байдаггүй вэ? Энэ тал дээр та нар монголчууд юу ямар байдаг вэ? Найз охтуудынхаа талаар залуучууд хэрэг Instagram энтертэй хийдэг вэ? Миний зүгээр анзаарсан юм гэх юм бол ерөнхийдөө хамт ахуулсан зураг энтер Итали залуучууд Instagram-да хийдэг. Гэтэ Монгол энэ гэхдээ нөгөө наснаас өөр байж магадгүй л те нэг 15-аас тэ магадгүй 21 энтер болоод ирэхээр айгүйх би бинийхээ зургийг Instagram-да хийдэг, профайл дээрээ одоо меншн энтер хийдэг те. Тиймэрхүү юм бол Монголд айгүйх байгаад идэг штэ. Тэгээ Италид бас тийм байж магадгүй би Итали 18-19-тэй залуучуудыг ямар байдгийг бол сайн хэлж мэдэхгүй байна. Зөвхөн миний анзаарсан юм нь гэх юм бол миний Instagram хаягч нь яг л минийх шүү дээ тий. Манай найз залуугийнх бол яг л манай найз залууг бид хоёр ч тустай хувь хүн хүмүүс. Би биндрия тэр хүн бас тустай хувь хүн. Тэгэхээр заавал одоо тэр хүний Instagram дээр миний өөрийн ахуулсан миний селфи ч юм уу миний ганцхан зураг энтер бол манай найз залуу тавьдаггүй. Яагаад гэвэл энэ хаягч нь яг л тэр хүний хаяг. Хамт ахуулсан зураг мураг энтрээ одоо хамт аялалд энтер явж байгаа аялын зургийн дотор энтер авчруулж энтер хийж мэдэг тиймэрхүү юмнууд бол анзаарагдсан. Гэхдээ хүн болго өөр байх. Гэхдээ ер нь хараад байхаар айгүй хосоор ахуулсан зургуудаа бас Итали хүмүүс ер нь бол хийдэг юм байлээ шүү Instagram-анда. Instagram л ярьж штэ хэдүүлээ. Тийм Instagram-да миний үеийн буюу 25-аас 30 насны залуучууд бол тийм байдаг юм байна лээ. Би Монгол залуучуудыг бол яг яадгийг бол сайн хэлж мэдэхгүй байна тий. Гэр бүлийн оролцоо буюу хүлээлт гинэ. Итали залуус ээжтэйгээ маш ойр байдаг нь үнэн үү гэж энэ бол ялцчихгүй үнэн. Итали залуучууд бол ялцчгүй мамаас боёс ээжийн хөвгүүд бол байгаа би биэндээ айгүй хайр
амттай, бие биендээ ам. Яг хөө гэхдээ Итали залуучуудын ээж нь бие биенийхээ амч гэсэн нэг тэгж амьдралд нь оролцоод байдаггүй юм шиг надад санагдсан. Чи ингэх ёстой, тэгэх ёстой, энэ хүнтэй суув, энэ хүнтэй битгий суу, чиний найз охин чинь ингэж байгаа юм шүү энэ төр гэсэн тийм сэтгэл хэлж байгааг хэлдэггүй байх гэж би бодож байна. Зүгээр нөгөө нэг урд талын Италичууд байгаа шүү дээ. Урд талын Италичууд буюу Сицил, Напол энэ төр гээд тэр Итали хүмүүс болохоор ээжүүд нь яг жоохон гадаад хүнтэй суулгахгүй ч юм уу амьдралд нь оролцоод байдаг гэж магадгүй. Манай Монголд ч бас тийм жоохон харагдаад идэг штэ. Чи энтэй суу, тэрнтэй суу ч юм уу. Эсвэл чиний найз охин чинь чиний толгоон дээр чинь гарцсан байна тий. Чиний нөхөр чинь тэгээд байна гэж жоохон гэр бүл нь тэр хүний хүүгийнхаа ч юм охиныхоо гэр бүлд ингэж яг ингээ ороод байдаг кейснүүд бол анзаардаг. Монголоос одоо гэхдээ арай дээр болсон байж магадгүй л те. Харин Италид болохоор тийм юм байдаггүй. Энэ бол чиний амьдрал чи өөрөө бие даагаад ямар хүнтэй суух яах хийх бол өөрөө мэд. Хүний хувь хүнээр нь жоох ингэж хүндэлдэг юм шиг бол надад санагддаг. Италид болохоор суусан ч суугаагүй ч ерөнхийдөө бол найз залуу найз охиноо бол танилцуулаад хамт хоол моолнд ороод хамт зургаалганд энэ төр яваад чахдаг гэр бүлтэйгээ айгу хурдан танилцуулчихдаг юм байна лээ. Манай Монголд чинь айгу зуц бодолж ийж те илүү ингэ суун гэсэн хүнтэйгээл одоо гэр бүлээ танилцуулдаг гэсэн тийм яриа байдаг штэ. Ялангуяа Азууд юм уу да зөвхөн Монгол биш. Энэ дээр бас нөгөө нэг соёлын ялгаал гарч ирж байгаа юм л да. Тийм ер нь бол чи Итали залуутай юм уу Итали найз охинтой боллоо гэж бодоход гэр бүлтэй маргааш нь танилцчих واخ уу тэрийг битгий нэг хүн дээр тусгаж аваарэ. Энэ болцооны хэм маяг хурдан ямархуу байдаг юм бэ? Италичууд амьдралыг тайван таашаах хэм маягийг баримталдаг. Нэг тэгж хүнтэй гэрлэх гээд яарад байдаггүй, хүүхэдтэй болох гээд яарад байдаггүй хүмүүс байна лээ. Жишээ нь миний насан дээр буюу 25-аас 30 насны үеийн залуучуудыг харахаар хүүхэдтэй хүн бол байхгүй шүү. Хүүхэдтэй хүн байхгүй, их нэртэй хүн бас байхгүй шүү. Байхгүй 5 6 жил үерхсэн энэ төр найз охин найз залуучуудтай тэгээд тэрнтэйгээ суулсан суухгүй тэгээс нэг суух гад яарад байхгүй би бинийгаа таньж мэдээд яг өөртөө гэсэн эд хөрөнгөтэй юм уу яг ингэж хүүхэдтэй болох юм хариуцлагаа үүрэхэд бэлэн болсон цагтаа хүнтэй суудаг тэгээд гэрэлдэг юм байлаа. Гэрийнхэн ч гэсэн хүнтэй гэрэл энэ төргээ шахаад байдаггүй юм байна лээ. Манай монголчууд ч юм болохоор айгуу тэгж шахдаг штэ. Чи суу гэж хэлэхгүй мөртлөө за нөхөр хаана байна те хүнтэй суух бол оройтлаа шүү. Хүүхд хаана байна? Хүүхдтэй болохгүй бол оройтлаа шүү гэж айгуу хэлдэг штэ те. Энд болохоор ерөөсөө тийм байхгүй. Италид болохоор ерөөсөө тийм байхгүй. Тэр нэрээ хамгийн том бол ялцчгүй ялгаа нь. Манай монголчууд болохоор нөх хүмүүс тэгж хэлдэг хүнтэй суух гэж үерхдэг хүмүүс баггүй юу манай монголчууд хүнтэй суух гэж үерхэхгүй болохоор айгүй тийм олон хүнтэй зүгээр л нэг үерхэд яваад байгаа нь монголчуудад маань муухай харагддаг юм шиг байна. Яасаа олон хүн сольдیں۔ Яасаа олон хүнтэй үерхэдэг болцоонд явдیں ч юм уу тиймэрхүү үг айгүй хилэгддэг штэ. Тийм болохоор манай охтууд маань би одоо эмэгтэн болохоор эмэгтэн хүнээс сайн мэдээд байна л та тий. Нэг хүнтэй үерхэхээрээ суух га цаанаас даал тухамсраараа тэгээ дайраад идэг юм уу нөгөө хүнээсээ ингээд суух үйл хөдлөлийг нөгөө хүнээсээ л айгүй хэм хүлээлт үүсгэж ийн л гэсэн үг л те. Тэгээд ирэхээр айгүй тийм маргах асуудлууд айгүй гарч ирдэг юм шиг санагдсан. Бол нь үерхэх гэдэг маань одоо би бинийгаа танилцах те одоо нөгөө хүнээ таних. За би чинь хүнтэй үерхэхдээ бас өөрийгөө бас таньдаг шүү дээ. Өөрийгөө таних юм үйл явцад ингээд өөрийгөө таниад нөгөө хүнээ таниад ийм процесс дээрээ шууд суух гэдэг юмыг хүлээгээд байдаг нөгөө хүнээсээ. Тэгээ хүмүүс үерхэж байгаа гэхээр энэ хүн одоо энэ хүн тэгэл заавал суун л гэсэн тийм хүлээлт бас хүмүүсээс гаднаас тэгж ирээд байдаг. Тийм болохоор хүмүүс монгол залуучууд маань айгүй хурдан суучдаг, айгүй хурдан хүүхэдтэй болчихдог. Залуу хүмүүс ойлголцохгүй, бэлэн болоогүй хатаа суучдаг. Тэгээд бас гэр бүл салалт их байгаа юм болов гэж би боддог. Тэгэхээр ингээд зүгээр энэ чинээс харахаар энэ италичуудыг энэ айгүй зүв байгаа байхгүй юу? Хүмүүстэй танилцсан, үерхэн, тэгтээ ерөөсө суухгүй, суух гэж яарахгүй. Энэ хүнтэй л сууна гээл нэг амар тэгж дайраад байхгүй тий. За хүүхэдтэй болохгүй гээл нэг хүүхэдтэй болох гээд яарад байхгүй. Би өөрийн гэсэн ажил төрөлтэй орон сууцтай болсныхаа дараа л одоо би хүүхэдтэй болно тий. Хүүхэдтэй болох цаг завтай болсныхаа дараа л хүүхэдтэй болно гэж боддог. Хүнтэй гэрлэх гээд яарад байхгүй. Эдгээр нь ер нь одоо ингээд харахаар айгүй зөв юм байна гэдгийг би энэ чаас хараад байгаа ер нь.
Манайхан бас бодоод үзээрэй. Хүнтэй суух гэж битгий яраарай. Хүнтэй зүгээр үерхэж болно шүү. Суух гэж заавал битгий үерхээрээ. Хүнтэй үерхээр чинь хүн өөрийгөө ч таньдаг шүү дээ. Би ямар хүн туртай юм, дурггүй юм. Би яг хүнээс юу хүсэж байдгийг би хамт хүнтэй байхаар өөрийгөө алцчих гад юм уу? Яадий хийдэг ингээл өөрийгөө таних процесс бас тэн дээр явагддаг. Тэр хүн чинь одоо жишээ нь олон юмыг жоохон их хийж харилцаан дээр суралцсан шүү дээ. Тэгэхгүй ингээл шууд явж байгаа зарим нэг сайхан азтай хүмүүс нь очиод шууд сайхан хүнтэйгээ уулзрал суучих тийм тохиолдол байдаг л та. Гэхдээ ерөнхийдөө бол бид нар чинь хүнийг хайрлах гэж оролдож байж л хайрлаж сурна, өөрийгөө хайрлаж сурна. Тийм болохоор гэр бүлийн асуудал дээр яг л энэ италичууд яаж ханддаг шиг манай монгол залуучууд маань гэсэн чинь ухацтай тий амьдрал бүлтэй болох гэж нэг яарахгүйгээр ингэж хандаж сураасаа гэдгийг бас энэ жишээнээс ингээд би хэлмээр байна. Die Монгол харилцаа болохоор илүү зорилготой, хурдан явцтай байдаг. Тэ нэг жилийн дараа л бараг л болцсон хүүхдтэй болыг гэрлийг гिचг гээд байдаг юм шиг бол ялцчихгүй санагддаг. Тоолчууд удаан 5-6 жил үргэлжчээд 6-7 жил үргэлжчээд ингээд суугаагүй стил залуу найз охин хിവэрээ одоо хамт байр авна гэж байдаг юм байна лээ. За би дараад ясан болохоор юм мөрчлөө. Яна хитрхи амир кози болоод байна уу манайхаа? Инхээр нэг тийм сонирн байна уу? Та нар надад хэлээрэй заяа. За дараагийнх нь болохоор болцооны үеэр хэн төлөх ёстой вэ? За миний хувьд болохоор бид хоёр Японд танилцж ийсэн. Тэгээд Японд би ч оюутан байсан, тэр ч оюутан байсан. Хоёр талаасаа ярилцж байгаа л анхны болцоон дээр уулзж ийсэн болохоор хоёулаа уулзмаар байсан. Тэгээд уулзж ийсэн болохоор хоёр талаасаа л 50-50 бол хувааж төлсөн. Гэхдээ ерөнхийдөө бол анхны болцоон дээр эрэгтэй хүн нь урьсан бол би эрэгтэй хүнээр л төлөвлөлнө. За италичууд бол тийм ер нь бол эрэгтэй нэг эхэлж төлдөг байхаа. Дараагийн миний нэг анзаарсан юм гэх юм бол энэ чинь нэг хардалт харилцааны настай байл хардалт гэдэг тал руу ороод ирж байгаа байхгүй юу. За би хардалтаас юу анзаарсан бэ гэвэл яг нэг дэлхийн нийт дээрээ л Итали залуучуудыг айгүй хөөрхөн, царайлаг, гоё бие авч явдаг гоё залуучууд байдаг гэсэн тийм ойлголттой байдаг шүү дээ. Тэгээд тийм хүмүүс ч гэсэн ерөнхийдөө байдаг. Тийм болохоор нэг залуучууд нь өөртөө итгэл маш сул байдгийг би анзаарсан. Залуучууд өөртөө итгэл нь муу байдаг юм байна лээ. Тэгээд тэрнээсээ болоод хартай. Залуучууд ер нь бол хартай шүү. Итали залуучууд хэр үнэнч вэ? Энэ бол зөв хүн хүнээсээ л шалтгааллах байх. Яг олон жил үерхэж байгаа цуудсан хүмүүс энэ төр ч юм уу Итали залуучууд яг үнэнч байж магадгүй. За би энэ тал дээр сайн хэл мэдэхгүй байна. Энэ бол хүн хүний зан чанараас шалтгаална. Би түрүү хэлсэн шүү дээ. Итали, Монгол гэрлэлтийн талаар хүлээлт хэр ялгаатай вэ гэдгийг. Италичууд болохоор удаан тайван хүлээцтэй буурс өөртөө бол тэрэн дээр ханддаг. Манай монголчууд харин жоохон ярчих гад байдаг юм шиг бол санагддаг. За хосууд хурмын өмнө хамт амьдрахыг яаж хүлээж авдаг вэ? Италичууд бол найз охинтойгоо бол хамт амьдарч үздэг юм байна лээ. Хамт амьдраад эхэлчихдэг юм байна лээ. Тим хосууд айгүйх байдаг юм байна лээ. Би тэрийг анзаарсан юм байна. За гадаад хүнтэй үехэд гэр бүл нь хэрхэн хүлээж авдаг вэ? За миний бодлоор бол энэ бол гэр бүлээс шалтгаална. Бид хоёрын хувьд бол манай залуугийн гэр бүлийнх нь бол юусэн муухай энтрээр хүлээж авдаггүй, гоёор хүлээж авдаг. Урт хадлын италичууд нь жоохон гадаад хүн гэх сонин хандаж магадгүй. Тэр чинь илүү ийм үндэс эрхэг хүмүүс болохоор. За хувийн туршлагаасаа ер нь харахаар бол итали хүмүүс болохоор илүү хувь хүний номер 1-т тавьдаг юм шиг санагдсан. Монголд болохоор хүнтэй суухдаа ч юм уу найз охин болоод ирэнгүүтээ жоохон ингээ наалтчих гад идэг штэ би тэгээ дандаа ингээ наалтаад дандаа л хамт байдаг юм болгоныг хамт хийх гэж ч юм уу ингээл найз охин болчихоор бүх юм нь ингээл нэг болох гол ингээд баримтлан шавар хоёр өөр хүн ингээ нийлээд ийм болох гээд байгаа юм шүү те миний хэлэх гэж байгаа санаа ойлгож байна. Италиуд болохоор би нэг хувь хүн нөгөө маань нэг хувь хүн тэгээд энэ хоёр зүйл одоо би биенийхээ амьдрал одоо орж ирээд би бинийгаа хүлээн зөвшөөрч гэж хуваалцж байгаа хүмүүс байхгүй юу. Тэрнээс ч заавал ингээл нийлдээл өөр өнгө үүсгэх албагүй. Тэр хүмүүс маань ч гэсэн өөрийн гэсэн тусдаа өөр амьдралтай би ч гэсэн өөрийн гэсэн тусдаа өөр амьдралтай. Тийм болохоор хувь хүний хамгийн номер 1-т залуучууд бол яалтчгүй джентльмен дандаа сайхан үг нөө эмгтээд бол айгүй хэлдэг. Тэгээ наа заахын эмгтэн хүнээ хүндлэх энгийн нөгөө хүнээ халамжилж байгаа нөгөө хүндээ джентльмен зан гаргаж байгаа
Ийм зангууд бол ерөнхийдөө бол нэлээх ажиглагддаг. Манай монголчууд харин тэр тал дээр ямар гэдгийг бол би сайн хэлж мэдэхгүй байна. За миний бас нэг анзаарсан юм гэх юм бол яг манай монголчууд өмнө тийм байсан. Одоо ямар байгааг бол хэлж мэдэхгүй. Гэхдээ ингээд эрэгтэй хүн хог хайж болохгүй, эрэгтэй хүн одоо шал угааж болохгүй. Тэгээл эхлэх юм бол монголчууд чи таны эхнэрээ найз охиноо толгой дээр гаргацсан мэн энэ гэх гээд байдаг штэ. Энд болохоор тийм байхгүй. Би хувь хүн чи хувь хүн бид хоёроо жишээ нь хамт амьдралаа гэвэл хоёулаа яг л адилхан хувь хүний эрэгтэй хоёр хүн. Чи шалаа угаана, би шалаа угаана уу хинт хамаагүй. Харин зүгээр чи ая тав угаасан бол өнөөдөр шал угаана. Би өнөөдөр хоол исэн бол чи өнөөдөр ая тав угаана ч юм уу ингэж юмаа ингэж хувааж хийдэг тийм хүүснээс болоод ингэх ёстой тэгэх ёстой гэсэн юм бол ер нь байхгүй. Тэр нь монголчуудаас өөр санагдсан. Италичуудын хувьд италичууд айгүй юм шогч хүмүүс хүнийг бас жоох ингэ шүүмжилдэг юм шогч хүмүүс. Нэг сонирхолтой юм ярих гэх юм бол Аз охтууд чинь ингээл жишээ нь найз залуугийнхаа гэрт очлоо гэж бодоход ээж нь ганцаархнаа хоол хийгээд авах юм бол ээжд нь туслая гээл туслахын байна уу? Аяг дараа нь хоол идснийхаа дараа би тэдний гэрт очиод хоол идсэн гэсэн үг шүү дээ тий. Хоол идснийхаа дараа ингээд аяг тавыг угаагаад өгье энэ төр гэхээр надад тэгсэн байхгүй юу? Би ингээ үе ингээд найз залуугийнхаа аав ээжийнхээ гэрт очиж хоол идтiin. Тэгээд би ингээд аяг тавыг нь угаагаад өгөх энэ төр гэхээр гүү ерөөсөө тийм байхгүй чи манай зочин болохоор ерөөсөө тэгэж би өнөөдөр чам хоолнд өрсөн тийм болохоор чам ерөөсөө тэгэж аяг тав угаалгахгүй гээд аав нь ингээ айгу тийм шогч ингээд битгий ингээд гал тоогонд орж ирээд тэр чамайг ингээд баралж ингээд гэрээсээ хөөцөн шүү гэд ингээд тоглоомоор тэгэж хэлээд байгаа байхгүй юу. Тэр тоглоомтой монголоор ярихаар айгу тийм хурц сонсогдож магадгүй. Итали хүмүүс нэг тэгэж Аз хүмүүс шиг тэгж юм хийлэгдэхгүй юм шиг санагдсан. Манай Азууд чи яадаг вэ гэхлээр юм хийхгүй нэг охин ингээд суугаад ах юм бол энэ одоо ямар би энэ ганцаар юм хийгээд авах чинь манайд бэр болж орох жоохон би араа хумаа дээшээ харчаа суугаад ах ингэж хэлж магадгүй хүмүүс штэ манай монголчууд мэдгүй л юм л та. Зүгээр надад тэгэж төсөөлөж байгаа байхгүй. Тэгээд энэ одоо яасан юм ажил хийж сураагүй охин бэ мөхөн бэ гэж бодсон штэ. Миний бодлоор италичууд бол их тийм биш юм шиг бол санагдсан. Энэ хоёр хүн би бинтээ болчихвол бид нарт хамаагүй энэ хүнийг би өнөөдөр одоо хоолоор дайлах гэж авчирсан. Тэгээ хоолоор дайлах гэж авчирсан ая тав угаалгах нь тэднэрт тийм тааламжтай биш л гэсэн үг. Надараас тиймэрхүү юм гарч ирсэн байхгүй юу? Би ирэхэд ингээд бид хоёр чинь гэтээ жил мэл болоогүй штэ. Хаач байсан юм суух муух юм ярих юм болов гэл би бодсон чинь ер нь манай монголчууд жоохон ирэхэд ирэнгүүтээ жоохон дажгүй байгаа тах юм бол суух гэж за энэ хүнтэй чи явах байлээ гэж жоох юм яаруу юм шиг бол ялцчгүй санагдсан. Одоо тэгээд сууны суухгүй бол тэр бид хоёр бимнээгаа таних ийм шатан дээрээ явж байгаа. Амьдрал штэ тий таних ер нь стил таних шатан дээрээ явж байгаа шүү дээ. Би одоо сууж хийж бодохгүй байна, суухгүй хийж бодохгүй байна. Ингээл юу ч гэсэн би бинийгаа таниал болвол болныз болохгүй тэр эз гэсэн л ийм хүн бодолтой ер нь явж исэн дээр юм шиг бол надад санагддаг болсон. Би тийм Итали найз залуугаасаа нэг тийм юм сурч авсан байдаг юм аа. Яг уу Итали залуучууд айгүй халамжтай юм шиг бол санагдсан. Хоолндоо айгүй сайн Итали залуучууд хоол хийхдээ айгүй сайн юмыг ингэж яс тас хийдэг хүмүүс байхгүй юу? Одоо юу яс тас гэдэг нь болохоор хоолны ингэж яаш их дараалал нь байгаа штэ. Тэр нэгтэн тийм юм хийн, хоёртны ингээд, гуравтны ингээд гингүүд 30 г тийм юм энэ төр гэл бүгдийг зааж өгсөн байгаа. Тэднийг ингээд нэг бүчлэн уншиж агаад хоол хийдэг за. Тэгээ бид хоёр ингээд заримдаа ингээд Монгол хоол хийхээр надаас илүү хийдэг. Баргалж би болохоор ингээл өөрийнхөө мэдрэмжээр л ингээл таас мас энэ ингээл тэ зохицуулаад ингээл дараал марл надад хамаагүй шүү дээ би тэгэл хамаагүй тэг хийж чаа. Манай найз залуугийн хувьд болохоор бүх юм нэг бүчлэн уншиж чаад яг тэрнийхэн дараалалаар нь хийдэг. Тийм болохоор хоол нэг амттай болдог. Тэгээ бас хоолндоо сайн паста маста одоо янз бүрийн хоолныхоо юмнуудыг айгүй тийм сайн хийдэг хүмүүс юм байлээ. Итали залуучууд ер нь хоолндоо сайн бие даацсан хүмүүс байдаг юм шиг бол санагдсан. Бас миний тэр өмнө хэлсэнчлэн өөртөө итгэлгүй байдаг нь амар тийм сонь санагдсан. Азууд шиг нэг тийм журам мурамд баригдаад байдаггүй. Өөрийнхөө юу бодож санаж байгааг ингээ ерөөдөө илэрхийлждэг. За тэгээд өнөөдрийн бичлэг ямжсэн ингээд дуусгая хийдүүлээ. Та нар сонирхолтой байж чадсан болов уу? Сонирхолтой асуулт энэ төр байвал доор комент хэсэгт үлдээгээрэй заяа. Би тэгээд нэг ийм пост оруулсан 10,000 саб хүрвэл найз залуутайгаа яаж танилцсан түүхээ хуваалцъя гэд. Тэгээд надад ер нь бол нэг 10,000 хүрнэ үгүй юу миний надны хамаагүй. Миний YouTube channel би нэг хэрэгтэй хэрэггүй хүн төрийгөө ингээд битгий хүрээсэй гэж бодож яг үнэлэхэд би янз бүрийн тийм комент энэ төр бол нэг уншмааргүй байна. Яг л одоо намайг дэмждэг ч юм уу, намайг сонсохыг хүсдэг, миний ярианы хэм маяг дуртай ч юм уу,
надтай адилхан тэгэж сэтгэдэг тийм хүмүүс намайг тийм үнэнч тийм үзэгчтэй болох нь гоё болохоос шүү дээ. Би нөх 100,000 дагагч энтертэй болох тийм сонирхол надад ерөөсөө байхгүй. Тэгээд ямар ч нэг юм пост хийсэн би тэгтээ одоо найз залууяхаа яаж танилцсан түүхийг ярих үгээс ол сайн мэдэхгүй байна. Хэрвээ та нарт би таалагдчихвэл subscribe хийгээрэй, коммент үлдээгээрэй. Би ерөнхийдөө энэ суваг дээрээ Итали, Япон хэл, одоо соёлын ялгаанууд, өөрийнхөө хувь хүний хөгжил дээр хэрхэн анхаардаг яллээстэй янз бүрийн бичлэгээр л одоо та нартай бичлэг хийж л та нарт хүргэе гэж бодож байгаа нэр тохгүйгээр надад бүр ойрхон байхыг хүсвэл миний Instagram хаягийг дагаараа энэ дээр илүү их одоо өдөр тутмын амьдралынхаа зураг хүргээг бол оруулдаг. Баярлалаа. Энэ хүртэл үзсэнд өдөр болж ивэл сайхан өдрийн гоё өнгөрүүлээрэ орой болж ивэл сайхан амраарай. За баярлалаа.